Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээний өдөр тань шиг агуу өсчин болмоор байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та босороо гүнжээ. Бурхан минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг таг газар алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснээр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй. Ноён талхны хийснээр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вэ? Энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ. Им юмыг хийж сураад байх шиг байна. Хэн бэ? Хэн ингэж хайчихва? Миний машин. Их хууч гарагдаад байгаа. Бас л хог юм байх гэж бодов. Гүнжээ. Таны хүснэ. Хуучирч зэвэрсэн энэ бөгшиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад иргэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж.
Сайн байна. Үсчний газрын сургалтын хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 тамир. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнч чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлдээ очих юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Мэдээ хөдлөр аваа. Тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талах үсчин гинүү? Гүнж талах үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талах үсчин шилдэг. Явъя, талах үсчин дээр очие. Шатрын хаан. Үгүй. Сүү шатар тожиход гөлөөсөн царай гаргаж сурах нь чухал. Юу ч болж байсан миний царай хувирдаг. Бас шоко. Мэдээч ойлгомжтой нүүдэл хийх юм болж үз. Тарихаа сайн ажиллуул. Энэ тарих шатар тоглож байгаагүй юм л да. Би үсчний газрын ялагдшгүй аврах хэвээрээ үлдлээ. Арай болоогүй шүү эрхмээ. Та зайцсахныг хожоог байгаа. Зайцсахандаа шатар тоглох уу? Зайцхан? Тэгээ би нохойг тэмцээн дуудаж байна. Хайцсан. Болооцчлаа. Хэд хожигдсан бэ? 17 тоглоод 17 хожигдож байна. Уцаад ирээ. Би хожихооснаас явахгүй. Тэгээд дарагчийн үсчний газар алдчихсан юм уу? Үгүй ээ. Зүгээр л шатар тоглоод хожигдчихсан. Зайцхан шатар сайн тоглодог юм байна. Хөөх. Зайцхан шатар сайн тоглодог нохоо гэж юу? Ноён талхаа би яах гэж байгаа гэж зайцхныг хотын шатрын тэмцээнд оруулсан. Шатрын тэмцээн гинэ. Тийм ээ. Талхны мухлаг хот жил болгон тэмцээн зохиодог. Ялагч нь их том шагнал авна. Шагналаа? Яслага үзэг аваатар. Тэмцээнд хожих хэрэгтэй байна. Сургуулийн шатрыг бүлээх хэрэгтэй шүү. Сайн жаа. Хожид гимштэй. Үгүй бол өнөө өрөө өсний гадар шал дэмий хаасан болно. Зайдсан хожноо. Би баттай мэдэж байна. Таныг дандаа хожсон тийм үстэй. Зайцхан би чамд итгэж байна. Энэ миний танилцуулга. Хөөе, тэрүүгээр орох юм байна. Зя. Хүнсний агуулгын ард хэн юугаа үлдээснийг харлаа. Арай хугацаанд дууссан маангууд энэ тэмцээнд орохгүй үстэй. Нөгөө чипс байна. Үгүй шүү. Бид өөрсдөө энэ тэмцээнд орох тэнэг амьтад биш ээ. Манай тоглогч бол зайдсхан. Нохооч нү. Нохооч нь шатар тоглох юм уу? Арай хитэрнэ. Нохоо чатра. Өшөөгөө өдөөд царах хэрэггүй шүү. Итгэхгүй байгаа л да. Зайдсхан ноён талхтаа шатар тоглоод 17 удаа хожсон. Манай өсчний газрын хамгийн сайн шатарчин бас игдүүтэй. Сүү. Гөлөөсөн царайг санахгүй байна уу? За амжилт хүсье дээ. Хожмол яаж нохоо шиг бөмбөг барьж яваад газар өнгөрөхийг надад зааж өгөөрэй. Энэ чипс хизээ давстаа амийнхаа мэддэггүй юм байх та. Чипс бидний хамгийн том өрсөлдөгч өнгөрсөн жилийн авраг. Шудраг бусаар булгаацж ялагч болсныг нь азар олж мэдсэн. Чипс нөгөө тоглогчийн уух юмруу хүчтэй туулгах юм хийсэн. Тэгжэл бодлоо ихсэн. Дараа нь чипс угаалгын өрөө орох тэмдгийг солисноос болж бүгд төөрсөн. Өөдгөө чипс энэ жил бас юу сэдэх гэж байгаа бол? Бойлж үз. Бидний хэнч чипсийн зүггүй наргинд хуурдах тэнэг биш шүү дээ. Тийм ээ. Тэр үнэн шүү. Бүгдээрээ их л чипсийг зогсоно. Яагаад гэдэс өвдөд би сонирн болоод байна. Сүү, яасан бэ? Зүгээр үү? Ойлгохгүй байна. Өнөөдөр би чипсний өгсөн жууснээс өөр юу ч уугаагүй дээ. Таарчтэй сүү. Тэр муу ялдарсан төмс хаана вэ? Муухай төмс юм да. Аль хэдийн бохир аргаа хэрэглээд эхэлчихсэн гэж юу?
Хой, тэмцээн 3 цагаас нааш эхлэхгүй юм шиг байна. Би кофе ууж амжих юм байна. Баяр дээ. За. Зайцгаа 3 цаг болтол юу хиймээр вэ? Яа. Тэмцээн 3 цагт биш 1 цагт юм байна штэ. Ноён талхаа. Чипс ноён талхыг хүртэл хурч дөнгөлөө. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Тавта морил талхны Муглаг хотын шатарчид Бестагта пирогнуудаа би бол хөтөгч Сарнбав. За одоо эхэлцгээе. Зөвхөн шатрын хаанд тэлмийн эзэн болно. Эсвэл шатрын хатанч байж болно. Ингээд эхэлцгээе. Манай эхний өрсөлдөж цаа холын мөстэй хайр цэгнээс ирсэн талхыг сургуулийн эсэн чихрийн эдийн засгаар дүүргэсэн эрдэмтэн шоколадтай донат. Харин энэ талд энэ нэгний нохоо юм шиг байх юм. Зайцхан. Урагшаа зайцгаа тийм ээ. Өнөөдөр хэн нь 2 дугаар шатанд үлдэх вэ? Харцгаая. За. Эхлээд. Үнэхээр нүдэндээ ч итгэмээргүй үйл явдал болж байна. Зайцхан өрсөлдөгчийнхөө ноёныг даруухан мориор буулгаж авлаа. Энэ гөлөг шүвгийн 8-д шалгарч үлдэх нэ. Сайн бай зайцгаа. Тоглоод байгаарай. Чи хончноо. Бас ахиад л үзэгчтэй. Агас чигшээгийн тоглогчид зай гаргаарай. Бас ахиад уу. Эцсийн шатанд шалгарч чадлаа. Урагшаа хот дог минь. Урагшаа. Зайцгаа чи хамгийн мундган. Яасан гих итгэлтэй байх юм? Чамд зажлах оймс юм уу? Шех галын хор алгуу. Өөдгөө чипс. Ноён талах сүү хоёр урхид ч унсан байх л та. Гэхдээ зайцсан яасан ч урхид ч унахгүй шүү. Ха. Тэр хоёрыг хуурах ичмээр амархан байсан. Энэ хоёр өрсөлдөгч шатрын түүхэнд шилдэгүүд гэж бийжигдэнэ. За ингээд бид сүүлчийн шатанда ирлээ. Түүхэнд бичигдээгүй гайхамшигт шатрын тэмцээн болно. Гашуун бас тавстай. Гэхдээ тавсч биш, цагаан зууч биш. Авраг эргэн ирлээ. Алга ташин ухтан авцгаая. Чипс. Өнөөдөр тесрэл хийсэн супер одоо шинэ хэм тоглогч, гентийн ялагч нохоо. Зайцхан. Чи урагшаа жаалмын өдөөдөд өгөрөө. Очоод яаж хождгийг харуулад өг. За за. Одоо юм нуршаад яах вэ? Ингээд эхэлцгээе. Ахалтай. Яаж юм болдог байна? Чипс ямар ч хамгаалдаггүй боллоо. Үнэхээр тэнэг санагдаж байгаа да. Энэ гөлөг шилдэг нь болох замдаа орох шиг боллоо. Ухаан та юм а хүлээн зөвшөөрье. Их бууга гаргах цаг боллоо. Одоо булхайцдаг хэрэгэ. Өсч байгаа үстэй тийм ээ. Би хатаасан мах авчирсан. Энд чи шудраг бос байна. Сайхан өнөртэй хоолоор өрсөлдөгчийн анхаарлыг сатааруулж байна. Баялдаа. Өөртөө зэрүү жамстан гаргаж ирж болохгүй гэдэг дүрэн байхгүй штэ. Ийм дүрэн байхгүй. Тоглоом үргэлжилнэ. Хожигдож эхэллээ. Зайцгаа тэд явсан ч гэсэн би чамтай хамт. За юу? Зүгийн балтаамд талах минь гэж. Яасан одоо л нэгэн тоглоход бэлэн болоо юу чи? Одоо намайг хатаасан махны үнээр сатааруулж чадахгүй. Чи ч өнгөрсөн дөө. Ялзарсан төмсөө. Нохойд хожигдож байснаас ялз буцалсан минь дээр. Май чи хотч нохой минь. Альва жаалмын бидний бахархлыг төрүүл. Чи чадна. Тэнгэр минь. Хожчихлоо. Зайлсхан энэ үеийн ялагч болж энэ жилийн авраг боллоо. Тийм ээ. Гойдоо зайцхан минь чамаараа маш их бахархаж байна. Үгүй шудраг бос байна. Тэр өмхий бяслаг бол хайцсан. Тийм биш шүү. Энд булгаацж байгаа нь ганц чи. Булгаа цаагүй би бол тав намайг буулга. Намайг гүтгсэн. Ямар их чимээ шуугантай байна. Тэмцээн эхлэх болоогүй байхад шүү. Хөөе найзуудаа. Тэмцээ юу болсон бэ? Гайхалтай болсон. Зайцхан 1-р байранд орсон. Бүр чипсийг хойдсон. Юу? Болоод өнгөрчихсэн юм уу? Ахиад хэдэн цаг сэлгүүцгэн гэж бодож байсан шин.
Ямар мундаг юм бэ? Чамайг хожино гэж мэдсэн юм аа. Ухаандаа бяцхан нохоо минь. Одоо нэгдүгээр байранд орсон ялагчийн шагналыг танилцуулъя. Шагнал нь PlayStation 2. Шагнал нь энэ юм бүү? Мөнгө яасан юм бэ? Гоё доо PlayStation 2. Гоё доо. Сүүлийн бүх тоглоомнод байна штэ. Хөх, үнэхээр авч таа гэж үү дээ. Сүү, хамт тоглоцгоё. За одоо аврагтай хамт зураг авахулцгаая. Тийм ээ, нэрэ тгий. Ноён талхаа зурганд ороорой. За. Бүгдээрээ хэлээрээ. Зайцхан. Зайдсхан. Зайдсан. Муур аяган билүү? Сая юу байсан бэ? Өрөө харсан юм болов уу? Бэкеригийн мэдээ. Шуурхай мэдээ. Бэкери 5-нд хулган үзэгдэн нарийн бовнууд руу дайрч байна. Хурдан зөвхөр. Алив яваарай. Энд тэндгүү хохирогч нар нэмэгдэж байна. Энд яг юу болсон юм бэ? Өчигдөр шөнө аимшигтай том хулган гарч ирээд миний толгой дээрх чимэглэлүүдийг идээ дуусгачихлаа. Ноён талхны өсчний газарт янзлуулсан толгой маань бүр байхгүйчихлоо. Одоо энд ч гэсэн хулган гарч ирсэн байна. Эрг та бүхэн бүгд гэрээсээ битгий гараарай. Захирлаа, хулганууд талхчны хот руу дайрсан гинэ. Хулган гэнэ. Би хулганаас их айдаг. Тэр хардаа. Манай урд хүртэл хулганууд гараад ирж. Миний шивцэр шоколад. Энэ бүзэлцэгнийг болохгүй. Чи яаж надад ингэж хандаж чадаж байна? Хайртай болох чинь нүгэл биш үү? Энэ мөг ёстой нэрэ. Хатан таан бааларсан шүү. Ингэж тачих гэж хамгийн чухал хэсэг гарч байхад уур амьсгал эвдчих юм аа. Одоо кино үзээ суух цаг биш ээ. Талхны мухлаг хотод хулганы сүрэг ороод ирсэн гэж байна. Яасан? Хулганы сүргээ? Хулганууд нарийн боовнууд руу дайраад байхад төр засаг юу хийж байгаа юм бэ? Бидний төлсөн татврын хэмжээгээр биднийг хамгаалах хэрэгтэй. Юу болоод байна? Айлу борцгнуудаа бүгдээрээ ингэж явахаар ордон руу орцгоё. Олж байна. Хулганууд миний толгойн чимэглэлийг идээд ийм болгочихлоо эрхэмдээ эдсэн. Хулгануудаас айгаад гадаач гарч чадахгүй байж штэ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж чадахгүй нь үнэхээр хэцүү байна. Одоо дарийн хүнзүү арга хэмжээ авахгүй бол та нар бүгдээрээ зайрингийн руу явна гэж мэдээ. Хатан хаантаа хулгануудад хонх зөөвөл ямар вэ? Хонхо? Тийм ээ. Тэгэх юм бол хонхны дуу сонсоод ард иргэд зугтаж чадна шүү дээ. Тийм байна. Үнэхээр сайхан арга байна. Сайхан арга хайж олох гэд их хичээлээ. Баярлалаа. Хулгануудын хүзүүнд хэн хонх зөөх юм? Юу? Хэлсэн хүн хариуцлага хүлээх хэрэгтэй. Чи өөрөө очиод хонх зүүчээд ир. Би юу? Үгүй хатан хаантаа. Тэр чигнэмэг очиод хонх зүүчихвэл бүх зүйл шийдэгдэх болохоор бүгдээрээ санаа зовох хэрэггүй. Тэрээр хулганы хүзүүнд хонх зөөхөр явсан ч хизээч эргэж ирч чадаагүй юм. Хулганы хүзүүнд хонх зүүх гэж явчихад бүтэн сар гарan алга болчихлоо. Энэ чинь одоо юу гэж нь болоод байна? Тэр аяган бэлүү хулгануудын дайралтанд өртсөн юм шиг байна. Өөр арга байхгүй гэж үү тэгээд? Эрхэмдээцээ хулгануудыг айлгадаг амтан байдаг гэж дууссан юм байна. Бурхан минь гэж тийм амтан байдаг хэрэггүй. Тийм ээ. Тэр бол муур гэдэг амтан. Муур бол талхны газрын экосистемийг хамгаалж чадна. Хулганууд муурнаас өнхөлцгөө хагартал айдаг гэсэн. Айл бүр муур тэжээх юм бол хулганууд айгаад ойртож чадахгүй. Үнэхээр сайхан арга байна. Угаасаа нэг амтан тэжээмээр байсан юм. Оо за,
Наадах чинь сайхан санаа байна. Гэхдээ хэн муур худалдаж авч ирэх вэ? Мэдээч хэрэг чиний гаргасан санал юм чи өөрөө авч ирэхэд болох юм байна. Би юу? Тийм амар амтныг би яаж авч ирэх болж байна эрхэмдээц. Тэрийг чи өөрөө мэдэх хэрэгтэй. Сонсцгоо. Энийг хаалганы гадна гаргаж чад ир. Хэдлээ. Хатан. Ингээд муу худалдаж авахар явсан албад хизэж эргэж ич чадаагүй юм. Юу гэж нь болоод байна? Хулганы хүзүүнд хонх зүг гэж явсан сайд ч ирэхгүй. Муур худалдаж авахар явсан ч эргэж ирэхгүй байхаар одоо яах болж байна? Одоо сайхан арга бодож олохгүй бол Зорингийн руу явна гэж мэдэрээ. Тэр нөгөө энэ бүхэн талхнаас л болж байгаа юм. Надаас уу? Ноён талх эднийг маш амттай янзалснаас болоод хулгнууд өндрийн аваад дайраад байгаа юм. Шуу нутгүй юм яриад байгаа юм бэ? Өө тийм байна. Наадах чинь үнний ортол юм байна. Айдуу сонсож бай. Талхыг доод гиндан руу даруйхан аваад яв. Толгойг нь гоё янзалснаас өөр хийсэн юм байхгүй штэ. Дээч. Сайхан санаа олчихлоо дээч. Сайхан санаа байна гинэ. Муур худалдаж авч ирч чадахгүй бол муур хийчихвэл яасан юм бэ? Муур хийхээ? Тийм ээ. Энэ хотын иргэдийн толгойг муур болгоод янзалж ихвэл хулгнууд айгаад ойртохгүй байлгүй дээ. Хөөх, үнэхээр мундаг байна. Аргагүй л ноён талах шиг. Хөөх, наадах чинь үнэхээр сайхан санаа байна. Гэхдээ муур гэдэг амьтан чинь ямар царай дүрстэй юм бэ? Тэрийг надад даадагчхөө. Интернетээс муур гэд хайх юм бол ингээд муурны зургуудыг харж болно. Энэ нөгөө амар муур гэдэг чинь үү? Амьдралдаа анхудаа ийм аймаар амьтан харж байна. Тэр шавгуур чихийг хардаа яг сэлэм шиг байна. Тэр харцсан хүртэл ямар аимшигтай юм бэ? Талхаа. Даруйхан бүх иргэдийг аимшигт муур шиг чимэглэлтэй болго. Мэдлээ. Ингээд талах хотын бүх иргэдэд мууран гоёл хийж өгсөн юм. Зөөлөн кремээр хэлбэр гаргасныхаа дараа шоколадаар муурны аимшигтай нүдийг зураад хүрхэл юм бол эсгэж зүсмээр хурц саглыг зурж өгөөд урдаа байгаа хоолыг харж баясан юм шиг хоёр хатрын зураад агвал дуусна. Дуусчихлаа. Би өөрөө хийсэн ч гэлээ ямар аймаар юм бэ? Муур гэдэг амьтан үнэхээр аимшигтай юм байна. Зурган дээрхтээ яг адилхан харагдаж байна. Ийм амар толгойн гоёл анх удаа харж байна. Тэр ч яхав хулгнуудыг хуурахын тулд муур шиг болж жүжиглэх хэрэгтэй байдаг. Тэрийг надад даалгачхоо. Би хүүхэлдэйн дээрээс үзсэн юм. Муурнууд ингэж дуурдаг гэсэн. Мяу. 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 Үгүй бүр амараар. Мяу. Мяу. Тийм ээ наадах чинь. За тэгвэл талах чи иргэдэд муурны чимэглэл хийж өгөөд сүү харин чи муур шиг дуурахыг зааж өгөхөд болох юм байна. Мэдлээ. Мяу. 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 Хулгнууд биднийг хараад айж бай шүү дээ. Захирал таны хийсэн муурны чимэглэлээс болсон байх уу? За бүгдээрээ хулгнуудыг айдлан бүгд муур болцгоо. Мяу. 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 Тэрийг хардаа захирлаа хулгнууд гайхаж байна. За бүгд хүчтэй байна шүү. Мяу. 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 Түг догтлов. Юу вэ? Хулгнууд ухаан алдаад байна. Айсанда бүгд зүрхний шивдээс болоод байгаа юм биш үү? Ноён хийж өгсөн толгойн гоёлын хажаар хулгнуудыг дийлчихлээ. Бид хотыг аварлаа. Энэ хүчээрээ зүтгээд хулгнуудыг бүгдийг зайлуулцгаая. Тийм ээ.
Хулганууд мууран гоёлтой болсон аяган билуунуудын эгдүү төдөрхийг харан зүрхэн доглон өгчээ. Би чадлаа. Харин талах хотоо аварсан баатар боллоо. Тариачин сүү. Сайн байна уу? Сүү чи хааж чад. Би сүү биш үү? Өршөөгөөрэ сүү ах байна уу? Өө, би л гэрч гисэн. Ямар гоё юм бэ? Уулзаагүй ямар их удаа. Хөөх, үнэхээр сайхан газар ажилддаг юм байна. Томорсон байна шүү. Юу н томрох. Ноён талхаа энэ бол миний хаяал дүү биелэх байгаа юм. Тэр хөдөө амьдардаг буурцагнээс хот үзэх гэж ирсэн гэсэн. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй удчлаа. Танаа өсчний газрын алдрыг их сонссон. Өө юун алдар вэ? Сайхан хөгжөлдөж угаад яваарай. Сүү үйлчлүүлэгчид ирэх болж байна. Өөрөлдгнээс сироп хурдан бэлдээрэй. Мэдлээ ноён талхаа. Ээж гисэн таны ажлаа хийхийг харъя тэхүү. Тэгэлдэ. Холигчонд бөөрөл зөгнөө хийгээд товчлуур дээр дарвал Хүлээгээрэй. Та чинь яаж байна? яасан гэнэт юу басан бэ? Өөрөлзөгнийг холигчоор задлавал витамин болон ликопен нь устж зөөлөрч бийгүй болоод амтгүй болд юм штэ. Ли ямар юм аа? Түр хүлээгээрэй. Тэрэмд бөөрөлзөгнөө хийгээд эргүүлээд Сүү яагаад удаад байгаа юм бэ? Хүмүүс хүлээгээд. Энэ чинь тэр юм уу? болчихлоо. Амсаад үздэй ирхнэ. Энэ чинь би намт айл би нуруунд ургасан зэрлэг бөөрөлзөгнийг тэр чигт нь амандаа хийчихсэн юм шиг л байна. Амьдралдаа ийм амт үзээгүй. Амт тавина. Бэлг чи манайд ажиллаж үзэх үү? Хөөх, ноён талхаа ажилд урьжглаа гэж үү? Болно гэж бодож байна. Ажлаад үзье. Сүү хурдхан зуурмаг аваад ирэхгүй юу? Хүлээгээрээ ноён талхаа одоохон очлоо. Бошоохон зурамга бэлнэ. Энэ яач вэ? Яагаад байгаа юм бэ? Хурдхан зуурмаг бэлдээд ноён талханд өгөх ёстой штэ. Аха. Машинаар зуурсан гурил хатуу болдог болохоор юунд ч хэрглэж болохгүй. Тэр зөргөн гурлын зурамгийг хөлөөрөө төрсөн чинь яаж байгаа? Энийг чинь уламжлалт зуурмаг гэдгийг мэрэгжлийн хүмүүсийг хэргэлдэг арга. Зурамгаар дээстэй байна штэ. Би чийч мундаг юм аа. Харах тусам нуусан сувд шиг хүү юм. Дөнгөж нэрсэн кофе болохоор сайхан үнэрт чинь. Машинаар хуурвал хамаг сайхан үнэр нарилаад байхгүй болчихно. Кофений бурцгийг гал дээр хуураад чулуугаар нухаж байж л яг сайхан хэмжээтэй болж сайхан үнэртэй болдог жамтай. Юу үнэр вэ? Ноён талхаа дөнгөж нэрсэн эспрессо. Энэ чинь шээ. Яг энэ амт мундаг юм аа. Яаж юм гоё амттай кофе нэрээвэ? Яагаад сүржигнээд байгаа юм бэ? Манай нутагт бүгд л ингэж бэлдэж хийдэг юм. Бэлг. Одооноос эхлээд манай бүтээгдэхүүнийг хариуцаж ажиллах уу? Ноён талхаа би яах юм бэ? Чи цэвэрлэгээл чи. Одоо миний үсчний газрын бүтээгдэхүүнийг би л хариуцна. Сонирхолтой байхаа. Өөрөлзөгний анхлам сайхан үнэр. Энэ сайхан зурамгийг хардаа. Бэлгийг ирснээс хойш манай бүтээгдэхүүний чанар хамаагүй сайжир. Бэлг юу болов вэ? Яасан бэ? Энэ амт биш үү? Ямар амттай болчихсон юм бэ? Бурхан минь сайхан байна да. Наад хэл чинь мэдрэлгүй юм уу? Ийм хямдхан шоколадаар сайхан сироп хийх ямар ч боломжгүй. Энэ чинь хамгийн дээд зэрэглэн какаогоор хийсэн шоколад. Ноён талхаа ерөөсө өөрийнхөө гараар жинхэнэ какао тарина. Какао тарина? Айл насандаа тарих юм бэ? Үгүй эхмэ. Тариачин хүний хүүгийн хувьд би л хувьдаа энийг тавьчихгүй. Би өөрөө какао тарина. Хөөх, үрсэлгэн гарчихсан. Сони юм аа.
Энэ үрсэлгээ какаоны мод болно гэсэн үг үстэй. Газар худлаа хэлдэггүй юм уу? Жахал хүлээж удахгүй какаоны үр боловсроо дэрнэ. Тийм үү? Хэдийд боловсрох бол? Удахгүй. 3 жил л болно. 3 жил. Бид нар үнэхээр 3 жил хүлээх юм уу? Бэлт чи яагаад байгаа юм бэ? 3 жилийн хугацаанд өгч. Нэг мөр нэрс тариад бүзийлзгэн ч гэсэн тариад кофений буурцгч гэсэн суулганаа. Нэг мөр бүгдийг өөрөөсөө таривал хамаагүй сайн бүтээгдэхүүнтэй болно. 3 жилийн дараа болох юм биз дээ. Тэгвэл нэг үзээд алдна. Аль хэдийн үүрийн 4 цаг болсон байна. Босож талбай руугаа явцгаая. Энэ арай динтнэ. Арай Би динтнэ. чадахгүй дахиад тунтлаа. Ургац бол тариачин хүний хөлийн чимээгээр нэмэгддэг гэсэн. Хурдан босоод зэрлэгээ төв. Йой, нуруу. Газар дул хараад байсан чинь хамаг би өвдчихлөө. Миний гар өвдөд чадахгүй юм шиг байна уу? Бүр хавдчихсан байна штэ. Хөөе, Шоко. Чиний гар бүр сайртчихж. Юу гинэ? Нэрээ тийм байна. Хэдүүлээ түр амарч уугаад ажиллая. Энэ маягаараа өвчин тусах. Хүлээгээрээ. Хийх ажил уул овоо шиг байхад хаачих гээд байгаа юм бэ? Бэлк бид жаахан амар. Хамаг би өвдөд байна. Наад үгийг чинь ургамлууд сонслоо. Гоншгонхоо болиод юма тарьцгаая. Урагшаа. Нэгэнт ногоо тарьж байгаа юм чинь гүзээлзгэн чи тариад адилж гисэн таривал зүгээр. Манай газар багадах. Жижигэн чи үнэхээр жижиг шүү. Тийм ээ. Нэгэн тариад эрхэлж байгаа юм чинь нэг мөр тарина. За жаахан зүүн. За яг зүү. Бүгдээрээ юу мэдчихэд ажиллаарай. Хөөх, юу мэдцгээе. Хийгээд байсан чинь ногоо тарих надад тохирч байх шүүгүй юм шүү. Мэдхгүй ч гэсэн хичээгээд хийгээд байхад болох юм байна. Харин тийм ээ. Би чиргүүд болоод байх шиг байна шүү. Хоолч гэсэн хачин сайхан. Ноён даалгах бүр тариачин болчихжээ. 1 жилийн дараа Улаанбуудаа. зүтгэж байж ургуулсны хурамтай байна. Газар үнэхээр худлаа хэлдэггүй юм байна. Бэлг нааша хүрээдрээ. Улаанбуудаа. Хаач чаа. Түрүү ийшээ орсон. Бэлг. Бэлг, энд юу хийж байгаа юм? Буудаа болчихож хурдхан урагцаа хураагаад баяраа тэмдэг. Йоо ашгүй дээ. Сайн хураагаараа ирхмээ. Хүй гинэт яагаад байна? Хаачих нь вэ? Өдөө байхаас залгаад хотод ирсэн юм. Миний төрсөн нутгаас ямар ч ялгаагүй болчихлоо. Манай тоцхны төмөөс ч дор болчихлоо. За баяртай. Юу хөдөөгээд байгаа юм бэ? Буудаа боловсрчлоо. Тийм ээ. Гайхамшигт өв. Ямар амт юм бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин. Тэгвэл усчны газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ. Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны үсчний газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирхмээ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг бий шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болноо. Юу? Үсчний газар нураахан юм уу? Хөөх. Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно.
Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоот нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар байна. Ноён талхаа энэ байшингаа яаж нураах юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу эрхмээ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафегийг нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цоочих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө харах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханийн зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханийн зураг олсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс вэ. Байцаараа энэ амт чинь арай энэ ханийн зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчигээр Сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үн өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөсөө юу ч мэдгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юм ээ. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гэд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний баашинд хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Шүү. 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи гар. Баяртай ноёнтон. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэггүй яахав? Зөв шийдвэр гаргана. Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шунгийн дотор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн бай. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шунаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн чулаад байсан гэж найж байгаа гинэ. Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талх эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачих. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Майхан хүртэл барьчихсан. Хүний үсчний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд эннээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилчих юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зурагны үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхаа үнэхээр баяж
Ачаалтайгүй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая, тэгсэн ханийн зураг 20 сая гинүү. Болохгүй. Би гараараа юу хийж вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь энэ вэ? Ханийн зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амтд зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханийн зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхээр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр байгаагүй мөнгө гэж бодоорой. Үгээрээ тугаа юм чи. Юу н чимээвэ? Арай зургийг сүйдгч гээгүй үсттэй. Гүй нөгөө Алдаж бай. Ханийн зургийг сүйдгч гэж Мона Лизаг сүйдгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдгчдэг байна? Янарда Бавичигийн ханийн зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Улаад нэг үзэлтэй таалахгүй. Та болоод үзэлтэй. Хурдан явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхон мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Шоко. Хурдан нуугдах хэрэгтэй. Энэ ханийн зураг муухайсан газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханийн зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Ноён талхаа энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа да. Тийм бололтой. Суурьсан ханийн зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Шоко, юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд бэлдээж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай морилно Мона Лиза үсчний газар байна. Ханийн зураг үзэхэд $10, ийм засалт хэлбэл $50 болно. Хардаа. Ханийн зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талх юм да. Харин тийм ээ. Дараагийн үйлчлүүлэгчээ оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай морилно Мона Лиза үсчний газар байна.